За сайн бацхан уу та бүхэндээ өнөөдөр Их Британий зохиолч George Orwell-ийн Амьтны ферм гэдэг нэртэй энэхүү зохиолын талаар ярьж өгөх бэлдээд байна. За Амьтны ферм болохоор George Orwell-ийн өөрийнх нь хэлснээр урлаг болоод улс төрийг нэгтгэх гэж оролцсон орлого байсан гэд. Улс төрийн сэдвтэй. За 1917 онд Оросд болсон хувьсгал болон хувьсгалын дараах жил он жилүүдийн үйл явдлыг амьтдаар төлөөлүүлэн Амьтны фермд ингээ үйл явдал өрнжуугаар төсөөлж хийж бичсэн ийм зохиол байгаа. За тэгээд Амьтны фермийн талаар мэдээд сонсоогүй хүн ховор авах гэж бодож байна. Зохиолынхаа үйл явдал руу шууд оръё. За Англи улсын газар нутаг дээр эртний ферм гэдэг нэртэй нэг ферм байдаг. За энэ фермийг болохоор Джонс гэдэг хүн ажилладаг байгаа. За ферм дээр бол гахаа дахиа морь, яма, ээлжиг гэх зэрэг маш олон төрлийн амьтад амьдардаг. За Джонс болохоор ерөөхдөө фермд нэлээд хайн ганддаг архинд орчихсон юм нөхөр байгаа. За нэг удаа ингээд Джонсыг бас архиа уугаа тасраад унсныхан дараа болохоор ферм дээр байдаг амьдардаг өвгөн хошууч гэдэг нэртэй нэлээд нас дээр гарсан. За бусад амьтдаа хүндлэгдсэн бодонх болохоор фермийн амьтдыг бүгднийг нэг дор цуглуулдаг. За тэгээд өвгөн хошууч гэдэг бодон бусад амьтдаа хандаад нэг юм яриа хийнэ. За тэр ярианы ерөнхийдөө гол утга санаа нь юу юм бэ гэхлээр амьтад бол ерөөсөө маш их зовж зүдэрч хүнд хүчээр хөдөлмөр эрхэлж гин. Гэтэ энэ хүнд хүчээр хөдөлмөрийн үр дүнг зөвхөн хүмүүс л хүртээд байна. Тэ жишээ нь туглаа хөхүүлээ том болох тэр сүүг нь хүмүүс аваад уучж гин. Дараад өндөг дэгдэхэ болох тэр өндөгнүүдийг хүмүүс аваад зараад идчихэж байна гэдэг ч юм уу. За тэгэхээр Англи улсад бүх амьтдыг аз жаргалтай эрх чөлөөтэй болгохын тулд ерөөсөө хүний л зайлуулах хэрэгтэй юм байна. Тэгвэл маш сайхан ертөнд бий болох юм байна гэж өвгөн хошууч ярьдаг. За ингээд Англи улсын мал сүрэг гэдэг дууг бүх амьтдаа зааж өгөөд төрж дусснаар тэр өдрийн хурал цуглаан дуусч байгаа. За энэ үйл явдлаас 3 хоногийн дараа болохоор өвгөн хошууч нас эцэслэнэ. За өвгөн хошууч хэдийгээр нас орсон ч гэсэндээ түүний ярьсан тэр сайхан хөнгүү ертөнцийн тухай тэр сайхан амьдралын тухай тэр яриа бүх амьтны зүр сэтгэлд нэг юм тод хоногшоод үлдчихсэн байдаг. За ингээд ерөнхийдөө амьтад хоорондоо жиг жиг хийгээд өвгөн хошууч яриад байсан тэр ертөнцийг бүтээхийн тулд бослог гаргуулна. За ерөнхийдөө бослогын гол зохион байгуулалтын ажлыг болохоор Наполеон цасан бөмбөг гэдэг хоёр гахаа хариуцж хийж байгаа. За тэгээ түүн дээр нэмээд цангинуур гэдэг нэртэй гахаа бол ерөнхийдөө бусад амьтдыг тийм ээ ятхан үнэмшүүлэх ажлыг хийж байгаа. Ингээд байж идэл нэг орой нөгөө ноён Джонс маань фермийн эзэн маань болохоор бас арх угаа тасраад унаад өгнөө. Фермийн туслах ажилтнууд ч гэсэндээ ажилтай хайн хандаад тэр өдөр болохоор ерөөхдөө бүх амьтад тэжээлийг нөхөө мартчихдаг. За тэгээд тэжээлээ хүлээгээд өлсөө төвчгээ байсан амьтад болохоор тэжээлийн пин рүү дайрч ороод тэжээлийг хүснээрээ идэж гарна. За яг энэ чимээг нь болохоор нөгөө ноён Джонс маань сонсоод ажилчдын хамтаар ингээд баахан ташуур машуур те мод шийдэн бариад гарч ирээд амьтад руу дайрах боловч амьтад хацдаг нь хазаад тоншдог нь тоншоод тангарч унаадаг нь тангарч унгаад Джонсыг фермийн туслах ажилтнуудын хамтаар фермээс хөөгөө явуулчихж байгаа. За энэ болохоор ерөөхдөө хүн болон амьтдын хоорондох хамгийн ихний тулалдаан гэсэн үг. За энэ тулалдаанд гавьяа байгуулаад тийм ээ ялалт байгуулсан амьтад маань болохоор найрлнаа. За найрлсныхаа дараа амьтад болохоор эртний фермийн нэрийг өөрчилж Амьтны ферм болгоно. За тэгээд өөрсдийн гэсэн юм туг талбайтай болж байгаа. Тэр нь болохоор юм ном ногоон туган дээр юм нөгөө цагаан ивэр туйраны зурагтай байх болно. За тэгээд бүгдээрээ ням гарагт уулзцгаая гэж тохирж гин. За тэгээд ням гарагт уулзгалахындаа нөгөө өвгөн хошуучийн зааж өгсөн Английн мал сүрэг дуугаа энэ бол дуулна. За өвгөн хошуучийн авлын ясыг нөөс ингэж гаргаж ирээд бүгдээр ингээ ил тавиад сэрийгээ ингээд шүтэн биширдэг. Ерөнхийдөө иймэрхүү шин дүрм журамтай болж байгаа. За харин нөгөө бослог хийх ажилд тийм ээ маш ингээд идэвхтэй оролцоод байсан Наполеон цасан бөмбөг гэдэг хоёр гахаа маань болохоор фермийн үйл ажиллагаа гол зохион байгуулах ажлуудыг болохоор өөрсдөө аавна. Өвгөн хошуучийн яриад байсан тэр хөнгүү төгс ертөнцийн тухай тэр сайхан бодлуудыг анимализм гэдэг юм цогц сургаал болгоо тэр нь болохоор дотроо юм 7 зүйлтэй тэр бүгдийг амьтад зааж өгнө. За тэгээд хамгийн бас сонирхолтой нь Наполеон цасан бөмбөг хоёр бол энэ хугацаанд бичиг үсэг сурч ирсэн. Бичиг үсэг маш сайн сурсан гэдгээ амьтдад хэлж сүрпризээр нь. За ингээд амьтад болохоор тэр нэг анимализмын 7 гол зарчмаа Пингийнхаа хаан дээр томоор цагаан будгаар бичиж байгаа. За тэгээд ямар 7 зарчим байсныг шууд ингээд номноос нь уншаад өгье. За нэгдүгээрт нь болохоор 2 хөлтөө болгон дайсан. Хоёрдугаарт нь 4 хөлтөө эсвэл
2 далавчтай болгон нөхөр. За 3 дугаарт нь нэг чамтай ховц өмсөхгүй, 4 дугаарт нь нэг чамтай орон дундахгүй, 5 дугаарт нь нэг чамтай арх уухгүй, 6 дугаарт нь нэг чамт нөгөөгөө хөнөөхгүй. За 7 дугаарт нь болохоор бүх амьтад тэгш хэрэгтэй гэсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ амьтдизмын 7 энэ зарчмаа болохоор бүх амьтдад одоо цээжлүүлэх ерөнхийдөө юм аян дас гарна. За бүх амьтдаас хоньнууд ингээд нөгөө бодод сэтгэхгээрээ жоох удаа учраас энэ 7 зарчмыг цээжилж чадахгүй. За оронд нь болохоор 4 хөлтөө бол сайн, 2 хөлтөө бол муу гэдэг ингээд маш энгийн болгоод цээжилждэг. Эцэст нь ингээд одоо хүнд хүчээр хөдөлмөрийнхөө үр шимийг хүн тулгаалуулахаа болоод яг өөрөө өөрсдийнхөө төлөө амьдарч эхэлсэн амьтад бол маш урам зоригтой ажиллаж эхэлнэ. За тэгээ ганц 2 хоног урам зоригтой ажиллаад ижсэн чинь хамгийн ихний асуудал тулгарна. Тэрний болохоор юу юм бэ гэхээр үнээнүүдийг саахгүй болохоор дэлнэн чинрээд үнээнүүд сүултээ бүр хөдөлж чадхаа болно. За амьтад яах вэ ийх үү гэж ярилцж байгаад арай нэг юмд эвтээдүүтэйгээр нь гахаанууд үнээг сайх болно. За гэтээ үнэний саасан сүүл яг энэ намын энэ үед хайчсан мэддэхгүй ингээд алга болчдөг. За гэхдээ бусад амьтад бол ерөнхийдөө газраа хагалдгаараа хаглаад хадлангаа авдгаараа аваад өөрсдийн төлөө учраас маш баяр баясгалантай хэрүүл уруулгүй хулгай зэлхийгөө тийм ээ гоё ажиллаж идэг. За цасан бөмбөг гэд гахаа болохоор энэ хугацаанд ингээд амьтдад одоо бичиг үсэг заах ажлыг зохион байгуулсан. За дээрэс нь амьтад дунд юм янз бүрийн нөгөө хороодыг байгуулад ерөнхийдөө яг юм улс төрийн оролцоог нь аль болох нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. За жишээлбэл одоо өндөг боловсруулах хороо гэдэг ч юм уу. Хоньнуудад зориулаад ноос боловсруулах хөдөлгөөн гэх мэт одоо зохион байгуулсан. За гэхдээ бол амьтдын оролцоос жоохон таархан байдаг учраас энэ хороод нь удалгүй дампуурж байгаа. За амьтад болохоор 7 хоногийн ням гариг бүр нэг дор нэг пиндэ ингээд цуглараад ерөнхийдөө янз бүрийн асуудлаа дэвшүүлээд бүгдээрээ хилэлцээд амьтад болохоор тэнд нь өөрсдөө саналыг хэлэх гэх мэтээр маш арсчилсан юм зарчимтайгаар амьтны фермийн үйл ажиллагаанууд өрнөж байгаа. Гэхдээ яг гахаанар бол тийм ээ ялангуяа нөгөө нэг бослогод идэвхтэй оролцсон цасан бөмбөг, Наполеон, за тэгээ цангинуур гэдэг энэ гахаанууд болохоор бүр идэвхтэй манлайлж оролцдог. За ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа болохоор цасан бөмбөг нэм санаа гаргана. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр салхинд хэрэм барья. Хэрвээ салхинд хэрэм барьчих юм бол бид нар ингээд маш юм одоо бага хүчээр цахилгаан гаргаж авч чадна. Цахилгаан гаргах юм бол одоо амьтдын хийгээд байгаа хүнд хүчээр ажлыг одоо цахилгаанаар ажилладаг машинууд орчим хийх боломжтой. Амьтад 7 хоногт ерөөсөө 3 өдөр юм ажлын өдөртөө болно. Илүү одоо юм гоё инновацлог одоо юм санаа гаргаад байгаа гэсэн. За тэгмүүд Наполеон гэд гахаа болохоор яг энэ санааг нь эсэргүүцдэг. Үгүй ээ, тийхгүй ээ. Яасан салхинд хэрэм барихгүй гэдэг ч юм уу. Гэхдээ яагаад эсэргүүцээд байна гэдгийг дээрээ Наполеон болохоор өөрөө бас юм зөв санаа гаргаж хэлж чадахгүй. За ямар ч байсан юу гэдэг салхинд хэрэм барихын оронд хүнсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Эсвэл одоо фермийн тийм ээ хамгаалалтыг аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэх мэтчлэн арай илүү жоох юм хийсвэр зүйл яриад байдаг. За ерөнхийдөө энэ асуудлаас болоод Наполеон болон цасан бөмбөг хоёр нэлээ юм хоорондоо зөрчилдөж эхэлнэ. За ингээд ямар нэгэн юм хурал дээр юм зөрчилдөөн болоод эхлэхэд хонинууд болохоор нөө 4 хөлтөө бол сайн, 2 хөлтөө бол муу гэж ингэж байдгаараа ингээд майлж чарлж байгаа учраас бусад амьтад тийм ээ ямар нэгэн юм одоо зүү зохиостойгоор үгээ хэлэх боломжгүй болоод за хурлууд бол тэгээд ингэсийгээ дуустдаг. Хэд удаа дуусж байгаа ийм үйл явдал болж байгаа. За энэ хооронд болохоор ферм дээр одоо фермийн нохоо гөлөглөөд 9 гөлөгтэй болно. За Наполеон болохоор за энэ амьтдизм гэдэг энэ цогц сургаалыг чинь ерөөсөө энэ амьтдад багаас нь сурах хэрэгтэй. Тийм учраас би одоо энэ гөлөгнүүдийг одоо өөрийнхөө мэддэг нууц газар аваачаад одоо амьтдизмыг зааж өгөх болно гэд ингээд аваа авчиж байгаа. За тэг хэсэг хугацааны дараа бол гөлөгнүүд ч гэсэндээ мартагдана. Амьтны ферм дээр 1 жилийн хугацаа өнгөрчихөж байгаа. За энэ хугацаанд болохоор түрүү хэлсэнчлэн ингээд амьтад маш аз жаргалтай, баяртай, идэвхтэйгээр ингээд ажиллаж байгаа учраас амьтны фермийн үйл ажиллагаа маш сайн ингээд явж идэг. За тэрч байтугай бүр ингээд нөгөө хөрш зэрэгэлтэй фермүүдүүд хүртэл тэдний одоо ферм дээр болсон хувьсгал бослогын талаар ингээд яриа тархаад за тэгээд хөрш фермийн амьтад бол би ч гэсэн ягаар ангиж дарлуулж амьдарч идэх гэдэг ч юм уу. За тэгээ ер нь эзэд рүүгээ жоохон уурлага амьтад бол ингээд зөрүүдлэх гэдэг иймэрхүү зүйлс болж идэг. За тэгээ жилийн дараа 10 сард нөгөө ноён Джонс эргэн тойрны одоо фермүүдээс бас хүн хүч аваад өөрийнхөө амьтны фермийг одоо эргэж авах гад дайрж ирнэ. За гэхдээ тэр дайныг болохоор нөгөө цасан бөмбөг гэдэг гахаа маань удирдах байгаа. Цасан бөмбөг болохоор нөгөө Юли Цезарийн аян дайны тэмдэглэл гэдэг нэг ном уншсан. За тэгээ тэр номынхоо дагуу ерөнхийдөө бүх амьтдыг үр дүнтэйгээр зохион байгуулад за тэгээд ерөнхийдөө бол хүмүүсийг 2 дахь удаа хөөж оруулж байгаа. За энэ удаад бол амьтад дахиад маш том баярыг тэмдэглэн. За баярыг тэмдэглэх явцдаа болохоор амьтад нэг нэгэндээ нөгөө байлдааны гавьяаны
одон тэ ногоон тугийн одон гих зэрэг шагналыг за энэ дундаасаа хамгийн том хамгийн нэр хүндтэй шагналыг болохоор нөө цасан бөмбөг гэд гахаад өгч байгаа. За тэгээд амьтад бол одоо ингээ хүмүүсийг хоёр дахь удаага ялч чадсан гэдгээр бол бүгдээр ингээд нилээ юм сэтгэл ханамжтай тийм ээ жоохон бардам болж эхэлнэ. За тэгээд цасан бөмбөгийн одоо нэр хүнд бол амьтдын дунд маш их өсөж байгаа. Харин Наполеоны нэр хүнд бол нэг тийм өсөлт байхгүй тэгсгээ байж байгаа. За тэгээд ингээд үргэлжлүүлээд амьтад маань одоо ням гарагтай хуралдгаараа хуралдаа. За нөө салхин хэрэн барих асуудлыг одоо дахиж ингээд үргэлжлүүлэн ярилцаар байгаа. За тэгээд ерөөд амьтад бол өмнө нь бол ингээд яг Наполеон цасан бөмбөгийн талд ингээд тэн хасаар хуваагдсан байсан бол одоо сүүлийн үед хүмүүс цасан бөмбөгийн тал руу илүү урах болсон. Ер нь салхин хэрэн барих нь зөв юм байна гэж одоо үзэх болсон. За тэгээд хамгийн сүүлийн яг санал хураалт дээр бүх амьтад цасан бөмбөгийг дэмжиж байжсэн чинь гинт одоо маш том авраг тугал шиг том бий тийм 9 нохой гараад ирж байгаа. За тэр нь болохоор нөгөө Наполеоны аваад өөрөө хүмүүжүүлнэ гэсэн 9 гөлөг байдаг. За тэгээд Наполеон тэр нөгөө нохойнуудаараа цасан бөмбөгийг ингээд төрхраад цасан бөмбөгийг фермээс хөөж зайлуулна. За ерөнхийдөө бол цөллөгт ингээд явуулчихж байгаа гэсэн. За ингэснийхаа дараа Наполеон хит хитэн одоо том өөрчлөлтүүдийг гаргадаг. За тэр өөрчлөлтүүдийн нэг хамгийн чухал нь болохоор юу байсан бэ гэхээр амьтад болохоор ням гараг бүр яг цугалтгаараа цугларна. Гэхдээ өмнөх шиг ингээд нөө санаа бодлоо хилцээд бүгдээрээ асуудлаа дундаа гаргаж ирж тавьж байгаад хилцүүлэг өрнүүлдэг гэсэн бол тэрийгээ одоо өмнөөсөө болж байгаа. Зөвхөн ингээ гахаануудын зөвлөл те Наполеоноор удирдуулсан гахаануудын зөвлөл шийдвэрийг гаргана. За ням гарагийн хуралдаанаар зөвхөн тэр шийдвэрүүдийг одоо танилцуулж авах болно гэж хэлдэг. Амьтдын зүгээс бол энийг бол эсэргүүцэж байгаа. Яагаад бол мэдээж амьтад бол бас нөө цасан бөмбөгт ингээ тодорхой хэмжээгээр дуртай байсан учраас те. За гэхдээ нөгөө цангинуур гэдэг уран илтгэгч гахаа маань болохоор гарч ирээд нөхдөө та бүхэн ингээд буруу ойлгоод байна. Нөхөр Наполеон бол та бүхний төлөө яг энэ ажлыг авч байгаа шүү дээ. Энд чинь ингээд маш хүнд хүчээр ажил тийм ээ. Тийм учраас одоо ингээд нөхөр Наполеон бол өөрийгөө золиослон байж энэ ажлыг авч байна. Та бүхэн ингээд нөхөр Наполеоныг ойлгохороо энтергээд ер нь амьтдын толгойг нилээ угаана. За тэгээ амьтдын толгойг угаагаад амьтад бас гайхаад ганц нэг үг ингээ хаяа байж идэл нөгөө хоньнууд чинь дахиад л 4 хөлтөө бол сайн 2 хөлтөө бол муу гэж майлдаад за тэгээ тэр өдрийн хуралдаан дуусч байгаамаа. Удалгүй ингээ байжсэн чинь Наполеон нөгөө салхин термийн одоо салхин термийг барих ажлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж байгаа. За тэгээ амьтад гайхаад уул нь бол энэ чинь нөгөө цасан бөмбөгийн санаа байсан Наполеон эсэргүүцээд байсан тэр юу болсон юм бол гэдгсэн чинь нөгөө цангинуур гахаа маань гарч ирээд дахиад нөгөө амьтдыг бол сэнсэртлэн сайхан тархин ингээд дугаачж байгаа юм л да. Яг үүнд бол энэ ингээ анханасаа Наполеоны санаа байсан юм аа тий. Тэгээд цасан бөмбөгийн санаа гэж одоо цасан бөмбөгт өөрт нь ч тэр та нарт ч тэр ингээ бодуулж агаад цасан бөмбөгийн одоо юм Джонстой холбоос үлбэтэй Джонсын одоо юм тагнуул гэдгийг нь илчлэх зорилгоор тийм дүр үзүүлж жүжиглэжсэн юм аа гэд тэгдэг. За тэгээ ерөнхийдөө л амьтад салхин терм ингээд барих ажилдаа орж байгаа. За тэгээ салхин терм барих ажилд болохоор нөгөө амьтдаас боксер гэд морь бол ингээд маш идэвхтэй оролцсон. За боксер болохоор ерөнхийдөө 12 орчим настай морь гэж гардаг. За тэгээд ерөнхийдөө боксерын өрөө бол те би бол илүү их ажилланаа, би илүү хичээж ажиллана. За хоёр дахь одоо өөртөө гаргаж ирсэн ураа нь болохоор юу юм бэ гэхээр нөхөр Наполеон үргэлж зөв байдаг. Тэр дандаа үний юм ярьдаг гэдэг одоо ийм хоёр юм хувийн ураатай морь байгаа. За боксероос гадна болохоор Clover гэдэг нэг гүү байгаа. Clover гүү болохоор их хүн шиг юм сайхан сэтгэлтэй боксерт бол маш их санаа тавьдаг. Тэднээс гадна Benjamin гэдэг нэг илжигний дүр байдаг. За Benjamin болохоор ерөөхдөө альва зүйлд нэг их оролцохгүй. За гэхдээ ерөөхдөө илжиг бол их урт настай амьтан штэ. Тэгэл юм л үзэн те. Тэгэл амьдрал ер нь бол өрнөдгөөрөө л өрнө. Одоо бид нар өөрчилж чадах зүйл байхгүй гэдэг ч юм уу жоох юм готрон үзэлтэй. Ийм илжигнүүдийн дүрүүд бол нам дээр түлхүү гарч байгаа. За ингээд боксер болохоор салхин тэрэн барих ажилд идэвхийлэн оролцоод за амар том нөгөө үхэр чулуунуудыг юм хаглаад зөөдөг тэр ажлыг л хийж байгаа маа. За ингээд байж исэн чинь гахаанууд нэг өдөр нөгөө ноён Джонсын гэрлүү нөгөөд орчин ноён Джонсыг хөөж олсон дээр болохоор түүний гэрээг нэгээд музей болгоё ярьсан байдаг. Тэгсэн чинь гахаанууд нөгөөд орчин. За энэ дээр болохоор Clover гүү болохоор Джонс хижиг аваад зааж гараа нөгөө амттизмын 7 сургаал дээр чинь юм энтэй холбоотой нэг зарчим сургаал байсан шүү гэд. Тэгээд одоо mural гэдэг нэг ямаа байдаг. Ямааг ингээд дагуулчиход тэр ингээд 7 сургаалаас ингээд уншуулсан чинь яг нэг ч амтан орон дунтахгүй гэсэн зарчмыг нь болохоор нэг ч амтан цагаан хэрэглэлтэйгээр орон дунтахгүй болгоод өөрчилсөн байдаг. Гэхдээ яг өөрчилсөн гэдэг нь болохоор тэр Clover гэдэг гүү маань болон бусад амьтад мэдэхгүй байгаа. За анханасаа ийм байлуу юу байла мартсан байна л гэд
За тэгээ өнгөрч байгаа. За тэгээд цангинуур болохоор бас яг энэ гахаа нарын нөгөө нэг Джонсын байшин руу нүүж орж байгаа энэ шийдвэрийг нь болохоор бас өмөөрөөд за бид нар болохоор ингээд амар хүнд хэцүү оюуны ажил хийдэг учраас 5 тухта одоо унах хэрэгтэй байнамаа. Та бүхнийхээ л төлөө тийм ээ бид нар чи одоо бие сэтгэлээ хилээж байгаа учраас ийм одоо 5 тухта орлоо орж байгаа шүү. Тэрнээс биш бид нар бол ийм моронд унтах дургэ гэж ярина. За тэгээд байж итэл нөгөө нэг үнээнүүдээс сааж авсан сүү хайчсан байсан илэрнэ. За тэр нь болохоор гахаанууд тэр үнэний сүг өөрсдийнхөө одоо нөгөө тижээлийг зуурахад ашигладаг байсан байж таарна. За тэгээл нөгөө цангинуур маань дахиад ярина. Яг үндэ гахаанар чи ингээд сүүнд дургуун штэ. Тэгээ бид нар ингээд та нарыг бодоод хамгийн зөв шийдвэрийг гаргахын тулд одоо энэ сүүг ингэж ашиглаж байгаамаа гэж хуулж яриулдаг. Он цагууд бол үргэлжлээд байна. За гэхдээ бол яг үндэ бол фармын амьдрал дээр нэг тийм яг амьтдын хувьд одоо өссөн дэвжсэн зүйл маш ховор байна. Хоол тэжээлийн хувьд Джонсын үеийнхтэй яг ижилхэн хэмжээний хоол тэжээлийн эзэл байх болно. За тэгээ дээрэс нь болохоор өнгөрсөн хавар нөгөө амьтад жоох юм хоцроод газраа одоо хаглаад тариагаа тарцсан учраас тэр жилдээ ургац байгаа амьтадад одоо өлсөвлөн нүүрлж байгаа тий. Амьтдын хоол тэжээлийг одоо таллаж ингэж өгч мөгдөг ч юм уу. За жоох иймэрхүү хэцүү асуудлууд байгаа. За гэтэл цангинуур гахаа болон одоо бусад гахаа нар болохоор амьдрал Джонсын үеийнхээс хичнээн сайхан болсныг янз бүрийн тоо баримтаар баталж харуулж одоо амьтдын тархийг угаасаар л явах болно. За тэгээ салхин тэрэм барих ажилд одоо чулуунаас гадна мэдээж одоо хайч, оолс өөр юу гэдэг янз бүрийн цавуу тий ийм зүйлс хэрэг болж байгаа учраас Наполеон хөрс зэрэгэлдээ фермүүдтэй худалдаа хийхээр шийднэ. За амьтдын хувьд бас энэ шийдвэр айгүй юм хэцүү гэх юм уу хүнд тусна. Тэгвэл одоо хамгийн анх өвгөн хашууч ингэж ярьжсэн тэр сайхан тий гоё ертөнц дээр болохоор ерөөсөө хүн амьтан хоорондын худалдаа гэж зүйл байхгүй байсан. За тэгээд амьтад жоох энэ дээр ингээд эмзэг хандах боловч нөө цангинуурчин гарч ирэл үгүй анд нөхдөө бидэнд одоо инкесүр ямар ч арга алга тий тэгэхгүй бол бидний амьдрал одоо бидний зарсан зорилго маань хэрэгжихгүй юм аюултай болоод байна гэх мэтчлэн ухуулсаар агаад за энэ худалдааг бол зөвшөөрнө. За тэгээд энэ үед болохоор нөө гахаанар чи ингээд Ноён Джонсын гэрт байсан юм хайрцаг вискиг олоод уугаад нэг орой жоо цогтоод ойрол чаралтаад бөө юм болно. За маргааш өглөө нь болохоор нөгөө цангинуургийн гахаачин гарч иртээ эрхэм нөхдөө тун хэцүү юм боллоо. Одоо манай эрхэм нөхөртэй бид бүхний эцэг бүрсүүлдэ тэгж ярьдаг болцсон. Бид бүхний эцэг Наполеон бол одоо ингээд маш хүнд өвчин тусцсан үхэж гинэ гэд бүх амтан зарлана. За тэр нь болохоор яг үндэ хөрхий шаардсан байдаг. За тэгжсэн орой болсон чинь зүг зүгээр болсон цангинуур гарч ирснэ. Эрхэм нөхдөө маш сайхан мэдээ байна. Наполеон маань ингээд илааршлаа гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүд болно. За амтд бол мэдээж тэдний арх усныг мэдж байгаа. Очоод нөгөө нэг пингийн хан дээр бичсэн 7 зарчмаа харсан чинь нэг ч амт арх уухгүй гэсэн зарчим байсан. За тэр нь болохоор нэг ч амтан арх хэтрүүлэн уухгүй болгоод ингээд арай өөр амьтдын ингээд санжиснаас бодчихснаас арай өөр болцсон байна. Өвлийн нэг өдөр ингээд амар ингээд засан шуураад ингээд цахилгаан захиад за тэр үед нь болохоор нөгөө амьтдын барьжсэн салхин тэрэм нураад унчиж байгаа. За тэгсэн чинь Наполеон болохоор энэ бол цасан бөмбөгийн явуулга. Цасан бөмбөг бол угаасаа нөгөө Джонсын тагнуул бидний одоо эсрэг те муу хүн байсан учраас шүн дөлөөр ирээд салхин тэрмийг маань нураагаад ингээд унгаачлаа гэж цасан бөмбөгийг буруутгадаг. За ер нь үүнээс хойш түүнээс цааш ер нь янз бүрийн нэг юм ферм дээр болохгүй л зүйл болох юм бол за энэ цасан бөмбөгөөс боллоо гэж цасан бөмбөг бол ийм гоё бүх бурууг одоо хүлээдэг ийм зүйл болчихсон байдаг. За гэхдээ амьтад бол за тэр тусмаа боксер морь бол ерөнхийдөө за дахиад нэг удаа барьж олсон юм чинь дахиад барина. Дахиад барихтаа бүр одоо илүү бат бүх ийм одоо салхин дээрэн барина гэд шийддэг. За тэгээ би илүү их хичээж ажиллана гэдэг тэр ураагаа хэлээд дахиануудтай ярилцаад за бүх амьтдаас 30 минутын өмнө одоо сэрээд ажиллаа хийхээр болдог. Өөрөө өөртөө одоо юм зорилго тавьж байгаа гэсэн. Гахаанууд болохоор бид бол ингээ оюуны хүн төчөр ажил хийж байгаа. Та бүхний удирдах ажил хийж байгаа учраас аюу хэцүү байна гэж гомдол гаргаад бүх амьтдаас нэг цагийн дараас ирэхээр одоо болж фермдэх дүрм журмууд баг зэрэг өөрчлөгдөж эхэлнэ. За тэгээд хүүтэн үйл үргэлжлээд за амьтад өлсгөлөнтөө нүүр тулахын зэрэгцээ бас нэг одоо болдог аимшигтай үйл явдал нь болохоор Наполеон яг өөрийнхөө тэр эрх мэдлийг хамгаалах тийм аимшигтай үйл хийж байгаа. Тэр нь болохоор юу юм бэ гэхээр бүх амьтдыг цуглууллаа. За энэ дундаас ерөөсө цасан бөмбөгтэй холбоотой одоо юу гэдэг те холбоо сүлбээ тогтоосон хуйлцсан гэдэг хэрэгээр шууд 4 гахаа гаргаж ирээд гахаанууд дотор
4 гахаа гаргаж ирээд нөгөө 9 аимшигтай нохоогоороо шууд хоолойг ингээд хазуулаад алчгадаг. За тэгээд амьтад дотроос та нар дотроос өөр ингээд цасан бөмбөгтэй одоо холбоотой тэг цасан бөмбөгтэй хуйлцсан одоо амтан байна уу гэж асууна. За тэг жишээлбэл нөгөө дахианууд би ингээд нэг цасан бөмбөгийг зүүдлээд гэдэг ч юм уу гэ ярингуут нь шууд ингээд дахиануудыг алуулдаг ч юм уу. Тэг за нэг хонь мон гэх мэтчлэн хит хит амтан руу ингээд дайруулад хүчээр ингээд хэрэг хүлээлгээд гүтгээд ингээд амьтдын амийг авчиж байгаа. За тэгээ дээрэс нь болохоор нөгөө боксер морилуу бас ингээд дайрах гэж үзсэн ч гэсэндээ боксер морь бол ингээд маш юм хүчтэй том морь учраас нөгөө нохоонуудыг бүтэнгийн тангарч унгаад за ерөөхдөө тэгээ бокс бол аим аврагдчихж байгаа. Ийм зүйл болж байгаа ч гэсэндээ боксер нөгөө Наполеонд үнэнч байсаар л нөхөр Наполеон бол үргэлж үнэн юм ярьдаг. Би илүү их одоо хичээж ажиллах болно гэд. За ингээд боксер дахиаднуудаа дахиад ярилцаад бүр босод бүх амтнаас 45 минутын өмнө сэрээд ажилдаа ордог болно. За энэ аимшигтай үйл явдал болж өнгөрснөө дараа бол мэдээж амьтад бол маш их айж гайхаж цочирдсон. За тэгээ үүнээс хойш түүнээс цааш бол өөртөө санаа бодол ингээд ил хэлхээс за тэр бүх хэлэн хоорондоо ярахаас хүртэл ингээд айдаг болж байгаа. За тэгээд нөгөө Clover гэдэг гүү маань болохоор дахиад санаа тий үгүй нөгөө антидизмын 7 сургаал гэд тэгээ ингээд очиод утсан чинь нэг ч амт нөгөө амтнаа хөнөөхгүй гэсэн сургаал нэг ч амт нөгөө амтнаа шалтгаангүйгээр хөнөөхгүй гэд болоод өөрчлөгдсөн байдаг. Амьтад бол яаж иж байгаад ингээд салхин термээ барьж дуусгаад бөөн баяр болно. За салхин термийг болохоор Наполеоны салхин терм гэж нэрлэж байгаа. За энэ хугацаанд болохоор Наполеон ерөнхийдөө нөгөө Английн мал сүрэг гэдэг бослогын одоо яг сүлд дуу болсон дууг дуулахыг хориглоод өөрийнхөө тухай өөрийг нь магтан дуулсан тийм дуу зохиолгож амьтдаар дуулуулна. За тэгээ дээрэс нь өөрийнх нь ингээд хөргийг ингээд томоор зураад пингийн одоо юм пингийн ханан дээр үлгүүлнэ. За тэгээ энэ хугацаанд болохоор Наполеон бас 31 тороотой болдог. Наполеон болохоор яг тэгээ тэр тороонуудаа зориулаад энэ бол одоо миний үр төлөв учраас юм тустай цэцэрлэгт хүмүүжих ёстой гэд тороонуудаа болохоор ерөөсөө юм энгийн амьтдтай бол энгийн амьтдын одоо үр төлтөй ойртуулдаг. За ямар ч тааж салхин термийн барьж дууссан амьтад бол баяр баясгалтай байж гэн. За тэгээд Наполеон болохоор нэг хөрш фермийн одоо Фредрик гэдэг эзэнтэй нэг юм 8-1 гэрээ хийдэг. Гуайлан мод зарах 8-1 гэрээ хийдэг. Харамсалтай нь болохоор Фредрик Наполеоныг ингээ хуураад хуурамч мөнгөнд дэвсгэртээр 8-ага хийцэн байдаг. За ингээ Наполеоныг хуураад зогсохгүй Фредрик болохоор хэдэн хүмүүс дагуулад буу шидмээ аваад ингээ амтны фермийг эзэлж авах гээд бас дайрч үзнэ. За тэгэнгүүт амтад болохоор ерөнхийдөө хүмүүсийн эсрэг дахин нэг удаа тулалдана. За энэ удаагийн тулалдаан болохоор салхин термийн дэрэгдэх тулалдаан гэдгээрээ ерөнхийдөө нэлээд алдаршиж байгаа. За тэгээд маш аимшигтай тулаан болно. Аль талаасаа хүний талаас болон амьтны фермийн талаас өвхөж үрэгдэнэ. За гэхдээ бол амьтад 3 дахь удаа ингээд хүмүүсийн эсрэг ялалт байгуулчихж байгаа. За ингээд ялалт байгуулсны дараа болохоор Наполеон өөртөө ингээд одоо маш олон том шагналуудыг өгнө. Байлдааны гавьяаны одоо ногоон тугын одны 1-2 дугаар зэрэг гэх мэтчлэн. За гэхдээ харамсалтай бас нэг зүйл болж байгаа нь болохоор ноён Фредрик ферм руу дайрч явах үедээ нөгөө салхин термийн доор нь динамит аваач тэслээд салхин термийг нь 2 туудаага нураагаа ичж байгаа. За мэдээж амьтдын хувьд болохоор маш их ядарсан байгаа. Сэтгэл санаагаар унж байгаа өвгөн хошуучи одоо яриад байсан тэр сайн сайхан хөнгүү ертөнц бол одоо бараг одоо зүү зэрэглээ мэт санагдаж байгаа. Хизээ тэр ертөнцид хүрэх юм бэ гэдэг асар том хүлээлттэй байгаа. За гэхдээ ингээ бүгдээрээ хичээгээ салхин термээ 3 дахь удаага барихаар болдог. За тэр тусмаа нөгөө боксер гэдэг мэр маань бол дахиануудтай ярилцаад бүтэн 1 цагийн өмнө бүх амьтдаас төрүүлж босоод зөвхөн энэ одоо салхин термийнхаа ажилдаа хамаг зүйлээ зориулаад ингээ ажиллаж байгаа. За нэг өдөр ингээ боксер нөгөө салхин термээ дахиж барих гад тийм том үхэр чулууг ингээд чирээд ингээ явж исэн чинь одоо биеийн муудаад гэх юм уу ингээд газар унаад босч чадхаа болчихно. За фермийн бүх амьтад болохоор ингээд сандраад орилцож чаралтаад тий тэгээд гахаанууд хүртэл ингээ гарч ирээд юу болов яав гэд боксерыг иргэн тойронд харсан чинь боксер бол өөрөө миний уушиг мууц юм шиг байна. Би бол босож одоо чадахгүй нэ. Гэтэ одоо миний чин хүсэл бол энэ салхин термийг дуусгах, барьж дуусгах гэж
хэлдэг. За энэ салхин термийг барьж дуусгачаад би ингээд тэтгэвртэй гараад тэгээ бичиг хүсэг сураад ингээд гоё олон ингээд ном унших хүсэж байна гэдэг хөрхэн юм гингээхэн мөрөөдлөө ярина. За тэгээ байжсан чинь нөгөө Цангинуургийн гахаа яриа. За ноён ингээд Наполеон эрхэм нөхөр Наполеон гэж ярьж байгаа шүү. За нөхөр Наполеон бол ингээд шийдлээ. Тэгээд боксерыг болохоор ерөнхийдөө юм хотын төвд байдаг юм мал эмнэлэгт хэвтүүлээд хамгийн сайн амжилтыг хийх гэр болсон. Тэгээд ингээд удахгүй мал эмнэлгийнхээ ирж боксерыг аваа явнаа гэдэг. За тэгээ мал эмнэлгийнхэн гэсэн одоо нэртэй хүмүүс ингээд бүхээгтэй юм тэргээр ирээд боксерыг ачаад аваад явах яг тэр мөчөд нөгөө нэг амьдрал тэгэл урт штэ болох зүйл болдгорол болно доо гэл готрон үзэлтэй байгаад юунд ч одоо оролцдгоосэн Бенжамин илж маань гинэт л юу болсон гэмээр ойрол чарлаалгана нөхдөө та нар ингээ хараач та нар ингээ боксерыг юунд хаашаа өгж болж байгаа хараач гэд ойрол чарлаад байна. Тэгээ амьтад бүгд ингээ яасан ингээд өөрхий зарим ихэнх амьтад нь баг уншиж чадахгүй шахав тийм ээ. За тэгээд ингээд Бенжамин илжиг тэр нэг боксерыг авахаар одоо ирсэн бүхээгтэй тэрэгний бүхээгэн дээрх ингээ бичгийг нь уншиж өгдөг. Тэгээ тэрэн дээр нь болохоор акт нэдлгааны газар цавууны үйлдвэр гэсэн бичгтэй байдаг. За ингээд амьтад эцсийн эцэс яг боксерыг ямар хувь тавилан руу илгээж байгааг ингээ ойлгоод бүгдээрээ ингээд хичнээн ингээ ойрол чарлаж байгаа ч гэсэндээ яаж чадахгүй боксероо тэгээ явуулчихж байгаа. Тэгэнгүүт нөгөө Цангинуур маань мэдээж гарч ирээд та нар буруу ойлгоод байна. Энэ бүхээгийг мал эмнэлэг нөгөө нэг цавны үйлдвэрээс ингээ худалдаж авсан юм аа. Тэг худалдаж саяхан худалдаж авсан болохоор ингээд нөгөө одоо бүхээгийг нь будаж янзалж эмнэлгийнхаа нэрийг бичиж амжаагүй байгаа гэж хэлдэг. За тэгээ амьтад нэг хагас итгэхгүй байдалтай үйлдэж байгаа. 3 хоногийн дараа боксер одоо хичнээн сайн амжилтгээ хийлгээд хамгийн шилдэг эмч хамгийн сайн эмнүүдийг одоо уусан ч гэсэндээ шархаад өвчнөөд илгүй одоо нас барсан гэдэг мэдээг бол амтны фермийнхэнд дуулгаж байгаа. Нэг өдөр Цангинуур гахаа ингээд бүх хоньнуудыг дагуулад нэг тийшээ 7 хоног болчоод ирдэг. За тэгээ 7 хоног болчоод ирчээд байжсэн чинь нөгөө Clover гэдэг гүүч ингээд 50 амтныг бүр ингээд цочтол унгалдана. За юу болсон юм бэ гэдгсэн чинь гахаа нар хойд 2 хөл дээрээ явж идэг. За тэгээд амьтад бүр гайхаад 2 хөлтөө болгон одоо дайсан бизтэй гэд яг тэр одоо сургаалаа санахын яг тэр мөчөд нөгөө нэг хоньнууд чинь 4 хөлтөө бол сайн 2 хөлтөө бол бүр сайн гэд одоо шинэ морой үгийг майлдаад орилцож эхэлдэг. За тэгээд яг яасан гэхлээр нөгөө Цангинуургийн гахаа маань хоньнуудыг дагуулж явуулаад яваад энэ үгийг одоо зааж өгсөн байдаг. За ингээд амтны ферм дээр бол маш олон жил өнгөрнө. Амьтдын тоо толгой тий өсөж үржин амьтад илүү одоо юу гэдэг илүү их юм бүтээлч хөдөлмөрч болсон байна. Гэхдээ амьдралын чанар нь бол бүр яг хിവэрээ Джонси үеийнхаас ч баг илүү муу болцсон ийм амьдралтай болсон байдаг. За тэгээ ихэнх яг нөгөө бослого болох үед байсан тий хувьсгал гарах үед байсан ихэнх амьтад болохоор аль хэдийнэ байхгүй болчихсон. За Clover гүү Бенжамин илжиг гэх мэт нэг ганц 2 урт настай амьтад л үлдсэн байдаг. Гахаа нар бол одоо хүнээс бүр ямар ч ялгаагүй болцсон байдаг. За тэд нар болохоор ингээд тойд 2 хөл дээрээ явдаг, ташуур тийм мод ингээд байрж явдаг, хувц хүртэл юм өмсдөг болчихсон байдаг. За тэгээд амьтад болохоор өвгөн хошууч одоо ярьжсэн сайн сайхан тэр ертөнцийг хөнгүү ертөнцийг амьтад өөрөө өөрсдийнхөө төлөө одоо ажилтдаг тэр ертөнцийг дурсгаас өөрөөр юу ч хийж чадхаа болсон байдаг. Пингийн хан дээр нөгөө бичсэн байдаг амптизмын 7 сургаал болохоор ерөөсөө тэрийг бүгднийг нарилгаад оронд нь юм ганцхан сургаал ерөөсөө шинээр бичсэн. Тэр нь болохоор бүх амьтан тэгш эрэхтэй. Гэхдээ зарим амьтан илүү тэгш эрэхтэй гэж одоо бидний сонсож ирсэн алдарт одоо энэ үгийг бичсэн байдаг. За тэгэд нэг өдөр амьтад нөгөө ноён Джонсын байшингийнх нь цонхоор ингээд дотгошоо харж ирсэн чинь гахаа нар болохоор ингээд хүмүүстэй ингээд нийлчихсэн хурал хийчихсэн ингээд баяр тэмдэглэчихсэн сууж идэг. За хүмүүс болохоор ерөнхийдөө хизээч ингээд одоо үгүй амьтад өөртөө фермээ удирдаад аваад явж чадна гэж бодоагүй. Гэхдээ танаа ферм бол одоо маш сайн нэг чадж байна гэд одоо гахаа нарыг хөөргөд гэх юм уу байж байгаа. Гахаа нар болохоор хүмүүс хандаад бас тэгж хэлдэг. За ерөнхийдөө болохоор энэ та бүхэнтэй ингээд хуралж байгааг нэг шалтгаан болохоор амтны ферм дээр ингээд том өөрчлөлт хийж байгаа. За нэгдүгээрт нь амтны ферм гэдэг нэрээ болоод хамгийн анх байсан эртний ферм гэдэг нэрээ бид нар ашиглахаар болсон. За хоёрдугаарт нь болохоор манай энэ туг талбайн дээр байгаа эвэр туйраны энэ одоо цагаан өнгөтэй зургийг нь ерөөсөө
энэ бол ингээд хувьсгалыг илэрхийлж байгаа энэ зургийг нь авч хаяад нэлэгхүүдээ юм ногоон өнгөтэй болгоно. За тэгээд одоо Английн мал сүрэг гэдэг энэ дуу мууг бол бүр мөсөө хоригдолноо. Нэг нөхөр гэж одоо дуудгаа болно. Зүгээр нэрээр нь дууднаа гэх мэтчлэн шин одоо юм дүрмүүдийн талаар бол ярилцж байгаа. За тэгээд амьтад хүмүүс хоорондоо архитаар суулзаад хөзөр тоглоод ингээд бүр тас хөхрөө сууж байгааг ингээд гаднаас нь харж байгаа амьтдад болохоор хүн гахаа хоёр ямар ч ялгаагүй юм шиг харагдаж байгаа буюу одоо энэ түүх маань анх хаанаас эхэлсэн яг тэр одоо эхлэх зэгдээ эргэж очсноор энэ зохиол маань дуусж байгаа. За түрүүн болохоор нөгөө бичлэгийнхаа эхэнд хэлжсэн яг энэ ном болохоор 1917 онд Оросд болсон одоо хувьсгалын үйл явдлыг амьтаар төсөөлүүлж бичсэн зохиол гэж хэлжсэн. За тэгэхээр George Orwell зохиолч маань болохоор яг энэ хүнийг энэ амьтаар төсөөлүүлнэ гэсэн төсөөлтөй байсан юм байлээ. За хамгийн түрүүнд нь болохоор ноён Джонс болохоор одоо тухайн үеийн Оросын хаан байсан цаар 2 дугаар Николаиг төлөөлүүлсэн. За Old Major буюу хөгшин одоо хошууч бодон гахаар болохоор Карл Маркс Ленин хоёрыг одоо нэгтгсэн одоо юм дүр болгож төлөөлүүлсэн. За Наполеон бол Сталин, цасан бомбыг болохоор тухайн үед Ленины ингээд баруун гар гэж хэлж болохуйц. За тэгээд Сталиний хамгийн хурц шүүмжлэгч Лев Троцкий гэдэг одоо түүхэн хүн байсан юм байлээ. Түүнийг бол төлөөлүүлсэн байгаа. За амьтдаас гэх юм бол боксер мороор яг социализмын сайн сайханд итгэсэн чин сэтгэлээсээ ажилласан ажилчин ангийг төлөөлүүлсэн. Хонинууд болохоор ерөнхийдөө ингээд бидний хар мас гэж нэрлэдэг байгаа. Тэ ерөнхийдөө засгийн газрынхаа удирдах түвшний хүмүүсийн бүхий шийдвэр үг одоо үйл хөдлөлийг ямар ч бодлогогүйгээр харанхуугаар л ингээд дэмжиж байдаг хүмүүсийг ерөнхийдөө бол хэлж байгаа. Тэр хүмүүсийг бол төлөөлүүлсэн. За элчиг болохоор ерөнхийдөө George Orwell өөрийгөө төлөөлүүлсэн гэж ярьдаг юм байлээ. За тэгээд ном гарсны дараа Orwell-ийн зарим найзууд түүнийг Donkey Orwell буюу бүр одоо элчиг Orwell гэж нэрлэжсэн ийм түүхтэй юм байлээ. За тэгээд энэ ном маань та бүхний сэтгэлд хүрсэн гэж найдаж байна. Тэгээд зарим нэгэн ийм маш танил дүр зургууд бас харагдсан байх. Тэгээд номын талаар юу ч бодсон талаараа сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа.